За өнөөдрийн бичлэг дээр ер нь борлуулалт маркетингийг яаж хийдэг юм бэ? Зүгээр хоосон онл ярих биш, яг яаж хийх аргыг нь заагаад өгчих юм бол би шууд хэрэгжүүлмээр байна. Ер нь тийм ном байна уу гэж хайж байгаа хүмүүс байх юм бол маш хэрэгтэй номыг танилцуулъя. Маркетингийн сэтгэл зүй 100 гэдэг ном байгаа. Миний хувьд ч гэсэн яг би одоо зүгээр маркетингийн судлаач болохоогүй шүү дээ. Тийм учраас ингэж хийгээрээ тэг чигээрээ гэдэг арга техникийг заагаад өгсөн тийм ном байдгүй байхдаа гэд хайж явж байхдаа энэ номны талаар олж мэдсэн. Гэхдээ монгол хэлээр орчуулагдаагүй байсан боловч азар монгол хэлээр орчуулагдаж гарчээ. За маркетингийн сэтгэл зүй 100 гэсэн ном маань болохоор Японы маркетингийн мэрэгчлэлтэнгийн бичсэн ном байгаа. Тэгээ дотроо 5 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг нь болохоор шууд үр дүнгээ өгөх борлуулалтын аргууд гэсэн байгаа. Хоёрдугаар бүлэг нь болохоор хүний сэтгэлд хүрэх сурчлагын үг бичих гэдэг. Номын зохиолч маань өөрөө яг хүний далд ухамсарт нөлөөлөөд шууд борлуулалт, худалдан авалт хийлгүүлэх тэр сурчлагын үгийг хэрхэн бичих вэ гэдгээр мэрэгчсэн хүн юм байлээ. Гуравдугаар бүлэг нь болохоор бусдад сэтгэгдэл төрүүлэх харилцааны аргууд гэж байгаа. Дөрөвдүгээр бүлэг нь өөртөө ихтэй ихтгэл тавих, хилцэл хийх арга. Энэ дөрөвдүгээр бүлэг бас маш сонирхолтой юм лээ. Тавдугаар бүлэг нь хүний сэтгэл санааг өөдрөг болгох аргууд гэсэн. Одоо угаасаа л ер нь бол энэ номын гол санаа бол таны худалдан авагч, таны бизнес хамтрагч чинь хүн гэдгийг хизээч мартаж болохгүй гэж лээ. Тэгээ хүн гэдэг амьтан бол зөвхөн худалдан авалтч биш. Ерөөсөө шийдвэр гаргахтаа дандаа эхлээд сэтгэл зүйгээрээ шийдвэр гаргадаг. Харин дараа нь логик тарихаараа тэр сэтгэл зүйгээрээ гаргасан шийдвэрээ баттгаж зөвтгөгдөг. Энэ үнийг мартаж болохгүй гэсэн байлаа. Тийм учраас 5 дугаар бүлэг дээр бол хүний сэтгэл санааг өөдрөг болгох аргуудыг нь ч гэсэн мэдээд хэрэгжүүлээд авах юм бол маш үр дүнтэй юм байлээ. За өнөөдрийн бичлэг дээр бол энэ шууд үр дүн гэх борлуулалтын 24 арга гэсэн 1-р бүлгээс нь шигшиж байгаад яг та өнөөдөр амьдрал дээр бас ингэж шууд сонсоод энэ бичлэгийг үзэж дуусныхаа дараа хэрэгжүүлэх боломжтой 10 аргын талаар ярих болно. За нэгт бол сонголтын талаар бичсэн байгаа. Та хүнд 2 төрлийн сонголт өгөх юм бол хүн арай хямдхныг юм уу арай амархныг нь сонгодог гинэ. Тэр хоёрыг харьцуулж байгаа. Харин та хүнд 3 сонголт өгөх юм бол дунджийг нь сонгодог юм байна. Тийм учраас та үнийн сонголт ч юм уу те ямар нэгэн зүйлийг сонгуулмаар байгаа бол тэр өөрийн чинь сонголтоос илүү сонголт болон дутуу сонголт гэсэн 3 сонголтыг санал болгох юм бол таны сонгуулахыг хүсэж байгаа дундлын сонголтыг чинь сонгох магадлал өндөртэй юм байна. За жишээ ном дээр ингэж бичсэн байгаа. Та нэг зүйл зарж илаа гэж бодъё. Тэгвэл 790 төгрөгийн үнэтэй 1000 төгрөгийн үнэтэй гэсэн 2 сонголт тавих юм бол хүмүүс 790-ыг нь сонгох юм байна. Харин та өөрөө 1000 төгрөгийнхөө зүйлийг зармаар байгаа гэж бодъё л доо. Тэгхийн бол та сонголтыг ингэж өгөх хэрэгтэй байна. 790 төгрөг, 1000 төгрөг, 1300 гэсэн 3 сонголтыг тавьчих юм бол хүмүүс автоматар энэ 3 дундаас нь дунджийг нь буюу таны сонгуулахыг хүсэж байгаа 1000 төгрөгийн чинь зүйлийг сонгох юм байна. Тийм учраас юуг сонгуулахыг хүсэж байгаа зүйлээ яг бүр стандарт юм шиг голд нь тавих ёстой юм байна. За хоёрдугаар арга нь болохоор туршилтаар хэрэглүүлэх арга гинэ. Хүн одоо ингэж сонголт хийгээгүй минийх биш эд материалыг бол тэгж их сайн хайрладгүй мэн л да. Харин өөрөө туршилтаар ч юм уу те ямар нэгэн байдлаар 2-3 хоног байсан ч хамаагүй хэрэглээд үзэх юм бол тэрнийхээ үн цэнийг мэдэрдэг. Тийм учраас сэтгэл зүйд бол эзэмшлийн нөлөө гэж зүйл байдаг юм байна. Тухайн зүйлийг өөрөө эзэмшээд эхлэхээрээ тэр хүний хувьд тэр зүйл нь илүү үн цэнтэй болдог. Тийм учраас одоо борлуулалтын дээр бол та туршилтаар нэг 7 хоног ч юм уу борлуулах байгаа зүйлээ хэрэглүүлж үзэх юм бол борлуулалт бол асар өндөр нэмэгдэх боломжтой гинэ. 3 дахь арга нь болохоор харьцуулах арга гэж байгаа. Хүн ер нь аливаа нэг зүйлийг дүгнэхдээ яг нөгөө тухайн дүгнж байгаа зүйлээ яг ингээд өөрийг нь ганцаарингийн хараад энэ зүйл сайн юм байна, муу юм байна гэж ерөөсөө дүгнж шийдвэр гаргадаггүй гинэ. Энэ зүйлийг заавал аливаа нэг зүйлтэй харьцуулж үзэж хагаад илүү сайн юм байна, илүү муу юм байна гэж бодож шийдвэр гаргадаг гинэ. Тэгэхээр энийг бас борлуулалтанд ашиглах боломжтой юм байна. За жишээ нь яг нэг Японы хормын бөгж зардаг бодит дэлгүүрийн талаар бичсэн байгаа байхгүй юу? Тэр дэлгүүр болохоор хормын бөгж зардаг юм байна. За тэгээд хормын бөгжнийх нь одоо юм дундаж ер нь стандарт үнийг заа нэг 300 мянга гэд хэдүүлээ төсөөлж л да. Тэгэхээр хүмүүс бол заа нэг 300 мянга хавцаал бүгж авандаа гэсэн ойлголттой тэр дэлгүүр рүү орж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт тэр дэлгүүр рүү ингээд орохоор ийм одоо манекан дээр маш гоё ийм хүзүүний зүйлт зүүцсэн байдаг гинэ. Тэгээд орсон хүн болгон хормын бүгж авахар тэр дэлгүүр рүү орж байгаа ч гэсэн ямар гоё зүйлт вэ гэд нүдэнд тусаад заавал очиж тэр зүйлтийг нэг сонирхож хараад үнийг нь хардаг гинэ. Тэнгүүт үнийг нь харангууд тэр зүйлт нь сая 500 гэд бичсэн байт юм байна. Уул нөгөө хүмүүс маань 300 мянгаар бүгж авнаа гэж бодож тэр дэлгүүр рүү оронгууд анх ороод харсан зүйл нь болохоор сая 500 гэдэг үнийг харчиж байгаа хгүй. Тэнгүүтээ сая 500 ямар амар үнэтэй юм бэ гэд бодоод явж байгаа. Тэгээд тэрнийхээ дараа нөгөө зориг болох хормын бүгж авах гад утсан чинь хормын бүгжүүд 400 мянга 450 мянга гэд байж байна.
Уул нь нөгөө хүн маань анх орохдоо хувирмын бүгж бол нэг 300 орчим мянга байдгаа гэж бодож орсон шүү дээ. Тэгтэл орсныхоо дараа сая 500 гэсэн үнийн дүн харсан учраас сая 500 бодох юм бол 400 450 мянга гэдэг бол харьцангуй бүр хямд харагдах учраас 400 450 мянга дээр хүн үнэтэй гэж бодохгүй худалдаа авах их магадлал өндөр байдаг гинэ. Энэ бол ингээд бас бидний сэтгэл зүйн алдаа юм байна л да. Эхлээд том зүйл харж байгаа юм бол дараа нь стандарт хэмжээг ч гэсэн жижигрүүж хараад идэв юм. Тийм учраас та өөрийнхөө зарж борлуулах байгаа зүйлээсээ хитрхи бүр үнэтэй зүйл харуулчих юм бол таны зарж байгаа борлуулж байгаа зүйлт чинь тийм үнэтэй биш юм шиг. Эхлээд харуулсан зүйлтэй чинь харьцуулахад тийм үнэтэй биш харагдах учраас бас ингээд шууд эргэлзэлгүйгээр худалдаа авалт хийх магадлал өндөрсөх юм байна. За дараагийн дөрөвдүгээр арга нь болохоор эрх мэдлийн нөлөө гинэ. Хүн ер нь бол ингээд алдартай ч юм уу тийм амжилттай яваа хүмүүсийн хэлсэн үгийг дурсах ч юм уу тэр хүн хэрэгэлдэг шүү гэж хэлэх юм бол итгэл төрдөг гинэ. За жишээ нь одоо саяхан бол нөгөө нэг хиний Elon Musk-ийн ээжийн бичсэн ном болол бестселлер боллоо штэ тий. Тэгээд хүмүүст ингээл сурчлагатай бол баг тэр номын зохиолчийн нэрийг ч бараг мэдгүй бүгдээрээ л Elon Musk-ийн ээжийн бичсэн ном гинэ. Дэлхийн хамгийн баян хүний ээжийн бичсэн ном гинэ. Тэр дэлхийн хамгийн баян хүнийг өсгсөн хүн бичсэн юм байна штэ. Гэх мэтчлэнгээр тэр номын одоо сурчлагаа явсан. Дээрэс нь тэр ингээд Elon Musk-ийн ээж юм уу да гэл тэнгүүд Elon Musk өөрөө бичээгүй байтал ээж нь бичсэн байтал баг тэр ном дээр ингээл Elon Musk-ийн бичсэн ном юм шиг итгэл төрөл хүмүүс тэр номыг би ч гэсэн Elon Musk ээж бичсэн гэхээр вау гэж бодол тэр номыг худалдаж авч уншижсэн байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэнгээр эрх мэдэлтэй хүний үгийг ашиглах тий энэ бүтээгдэхүүн, энэ үйлчилгээний талаар, энэ зүйлийн талаар энэ хүн тэгж хэлсэн байна. Эсвэл энэ хүн өөрөө хэрэгэлдэг гэх мэтчлэнгээр алдартай эрх мэдэлтэй нөлөө бүхий хүний үгийг ашиглах, нэрийг нь ашиглах юм бол за мэдээж худлаа ашиглаж болохгүй тий. Нэрийг нь ашиглах юм бол үнэхээр тэр хүний хэлсэн үг мөгийг та өөрийнхөө борлуулалтанд ашиглах юм бол бас таны бүтээгдэхүүнд итгэх итгэлийн хэмжээ нэмэгддэг юм байна. За 5 дугаар арга нь болохоор чөлөөтэй сонгуулах арга гэж байгаа. Хүн ер нь бол өөрөө сонгох тухайн хүнд өөрт нь сонгох эрх чөлөөг өгөх юм бол маш идэвхтэйгээр сонголтод оролцдог үйл ажиллагаанд оролцдог юм байна. Эрх мэдэл гэдэг бол хүний бүр ингээд даалт ухамсарт нөлөөлдөг. Та эрх чөлөөтэй шүү, та өөрийнхөө дураар хийгээрэй гэдэг үг бол даалт ухамсарт нөлөөлж нөгөө хүнийг аз жаргалтай болгож ингэж үйлдэл хийх урам зоригийг бадраадаг гинэ. Тэгэхээр эрх мэдэл, эрх чөлөө гэдэг үг бол маш чухал үг гэж шүү. Тэгээд нэг туршилт хийсэн байгаа. Гудамж нь хүмүүсээс мөнгө гуйсан юм аа л да. Тэгээд ямар ч хамаагүй зүгээр ингээ хүмүүстээр очиод та надад нэг автобусны мөнгө зээлээч гэж хэлэхэд хэлсэн хүмүүсийн 10% нь тэр хүнд ингээд мөнгө өгч байгаа байхгүй. Тэгтэл үгийнхаа сонголтыг жоохон өөрчлөөд автобусны мөнгө зээлээч гэж танихгүй хүмүүсээс мөнгө гуйхын туршилтыг явуулахад бол буцаагаад мөнгө өгөх хүмүүсийн тоо асар өндөрсөн гинэ. Тэгэхээр ямар үг болгож өөрчилсөн бэ гэхээр яг адилхан л гуйсан. Хүмүүстээр очиод уучлаарай танд надад автобусны мөнгө байвал зээлээч. Гэхдээ мэдээж зээлэх үгүй нь таны эрхээ. Зээлэх үгүйгээ та өөрөө мэдэрэй гэж хэлсэн гэж байгаа. Хүмүүсийн мөнгө өгөх хувь нь огцом өссөн гэж байгаа байхгүй. Тийм учраас энийг борлуулалтанд ашиглахдаа болохоор та нөгөө хүндээ 2 3 ингэ сонголтыг санал болгоод одоо миний хувьд бол энэ A сонголтыг тань санал болгож байна. Гэхдээ ямар сонголт хийхээ та өөрөө шийдээрэй. Гэхдээ ямар сонголт хийх нь таны эрх шүү. Бид нэр таны сонголтыг дагах болно гэх мэтчлэнгээр та өөрөө ингээд сонголтыг нь цаанаа чиглүүлж байгаа шүү дээ. Бид нар бол A сонголтыг тань зөвлөж гин. Гэхдээ та өөрөө хийгээрэй гэх юм бол нөгөө хүн маань өөрөө ингээд сонгох эрх чөлөө надад байгаа юм чинь гээд маш их төвтэйгээр тэр зүйлсүүдийг харьцуулж үзэж агаад сонголт хийн гинэ. Тийм учраас сонголтыг та өөрөө хийгээрэй. Эрх нь танд байгаа шүү гэдэг үгийг яриан дундаа олон ашиглах хэрэгтэй юм байна. За шууд борлуулалт хийх хувийг өндөрсгөх дараагийн 6 дугаар арга нь болохоор үнийг нэгжээр илэрхийлэх юм бол хянд санагддаг гинэ. Одоо шууд л ингээл 10 сая, 20 сая гэлтэх юм бол хүмүүст маш үнэтэй санагдаад худалдаа авалт хийхдээ маш их зүйлийг боддог юм аа л да. Тэгтэл энэ зүйлийг та 10 саяар, 20 саяар авж байгаа энэ зүйлээ та дахиад 5 жил, 6 жил хэрэглэнэ штэ. Тэгээд энэ мөнгөнд дүнгээ та өөрийнхөө хэрэглэх 5 жил, 6 жилдээ хуваагаад үзэх юм бол өдөрт та ердөө нэг 200 төгрөг зарцуулж ийн гэсэн үг штэ гэд хүнд хэлчих юм бол хүн хүүе энэ зүйлийг би авахын тулд ийм гоё үйлчлэгийг, ийм гоё бүтээгдэхүүнийг авахын тулд би өдөрт ерөөсөө 200 300 төгрөг зарцуулах юм уу гэж бодох юм бол шууд сонголт хийх магадлал өндөрсдөг гинэ. Тийм учраас хэрвээ таны бүтээгдэхүүн үйлчилгээ чинь жоохон үнэтэй байх юм бол нэгжээр илэрхийлээрэй. Хуваагаад үзээрэй те. Өдөрт та ердөө ийм л мөнгө зарцуулах юм байна штэ. Сард ердөө нэг ийм копины мөнгө л зарцуулах юм байна штэ гэх мэтчлэнгээр хуваагаад нэгжээр илэрхийлэх юм бол худалдаа авах хийх хувь өндөрсдөг юм байна. Дараагийн 7 дугаар арга болохоор үнэтэй юм болон үнэгүй юмыг ингээд хоршуулах арга гэж байгаа хгүй. За энэ аргыг бол сүүлийн байгууллагууд баг бүгдээрээ хэрэгжүүлж байгаа. Тэгээд одоо жишээ нь ингэж байгаа. Би бүр энийг шивэд авчихсан хэрэгжүүлгээд
үнэгүй болон үнэтэй ямиг хоршуулахаар гэж байгаа. Энэ арга нь болохоор жишээ нь та гоо сайхны бүтээгдэхүүн зардаг байлаа гэж бодъё. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн нь мэдээж үнэтэй. Гэхдээ нүүр будах сургалт нь үнэгүй. За хэвлэлийн газар байх юм бол хэвлэлийн үйлчлэл нь үнэтэй. Гэхдээ дизайн нь үнэгүй. За мөн одоо дасгалын хувцас хэрэгсэл зардаг газар байх юм бол фитнес хичээл үнэгүй. За хоол нь үнэтэй, уух юм нь үнэгүй. Зөвлөх үйлчилгээ нь сар болгон төлбөртэй. Гэхдээ семинар нь бол үнэгүй. Засвар үйлчилгээ нь төлбөртэй. Гэхдээ оншилгоо нь үнэгүй. Тоглоомын тасалбар нь үнэтэй. Гэхдээ парк руу орох тасалбар үнэгүй. Хоол хийх хэрэгслүүд үнэтэй. Гэхдээ хоолны жор нь үнэгүй гэх мэтчлэнгээр ингээд та өөрөө үнэгүй зүйл дагалдуулах юм бол борлуулалт маш их сайн өсөх боломжтой юм байна. Тэгээд нөө энэ бол маркетинг гэдэг Seth Godin-ы ном байдаг шүү дээ. Тэр ном дээр ч гэсэн номын зохиолч хэлсэн байдаг. Seth Godin бол одоо маркетингийн бараг л орчин үеийн маркетинг юм бол эцэг гэж хэлэхдээ хүн шүү дээ, тийм маркетингийн салбар дундаа. Тэр үний бичсэн ном дээр ч гэсэн тгээ бичсэн байсан. Одоо яг бидний амьдарч байгаа үед бол таны бүтээгдэхүүн хинт ч хэрэггүй гинэ. Бид нэр өөрсдөө л өөрийнхөө бүтээгдэхүүнийхаа нөгөө нэг ширхэг бүрийг нь мэддэг учраас бүтээгдэхүүндээ амар хайртай байдаг. Бүтээгдэхүүндээ үнцийг өгдөг. Тийм учраас манай бүтээгдэхүүнстэй онцгой, манай бүтээгдэхүүн номер 1 гэж ярьдаг гинэ. Тэгтэл хэрэглэгчийн үнцгээс бол таны бүтээгдэхүүн хинт ч хэрэггүй гэж аахгүй. Ягаад гэвэл таны бүтээгдэхүүнтэй адилхан тэ хар мянган бүтээгдэхүүн зах зээл дээр зүгээр хөглөрж जैन дүүрэн байна. Тийм учраас Seth Godin хэлэхдээ таны бүтээгдэхүүн бол хинт ч хэрэггүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бүтээгдэхүүн дээр анхаарах үйлчлүүлэгч дээрээ анхаарах ёстой гэдэг санааг тэгж өгсөн байдаг. Тийм учраас энэ дээр ч ихсэн та одоо бүтээгдэхүүн дээрээ ингээд улаараа л манай бүтээгдэхүүн ийм гэхээс илүүгээр зөвхөн бүтээгдэхүүн дээрээ тэр бүтээгдэхүүнийг чинь яаж ашиглах юм, яаж хэрэгжүүлэх юм, яаж амьдралдаа оруулах юм бэ гэдэг талаар нь үнэгүй зааварчилгаа өгөх ч юм уу, үнэтэй болон үнэгүй гэсэн энэ хослуулах аргыг хэрэглээрэй гэсэн байлээ. Тэгээ сүүлийн үеийн байгууллагууд бол энэ аргыг угаасаа баг бүгдээрээ хэрэгжүүлж байгаа хаа тий. За дараагийн 8 дугаар арга нь болохоор хүн ерөөсөө дуусгасан ямыг болохоор ингээд тархин амраад ингээд сайхан мартчихдаг юм байна л да. Харин дуусгаагүй ямыг болвол ингээд санаад идэх юм байна. Жишээ нь туршилт авсан байгаа. Хүмүүхтүүдээр ингээд хүмүүсээр тоо бодуулаад тэгээд нэг бүлэгт нь болохоор тоогийн бүр ингээд зүгээр бүтэн бодуулаад дуустал нь ингээд хүлээсэн байгаа. Харин нөгөө бүлэгт нь болохоор яг тоо бодож явахт нь дундуур нь тасалчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа өөр юм хийлгүүлж агаад нөгөө хүмүүсээсээ та нар сая ямар төрлийн бодлого бодож исэн бэ? Тэр бодлого чинь одоо хідэн бодлого байсан бэ гэд асуусан чинь бүх бодлогоо ингээд 50 бодоод дууссан хүмүүс нь болохоор мартцсан байсан. Тархин тэр зүйлийг дуусгах учраас тэрийг дахиад бодохгүйсэн гэсэн. Харин эсвэргээрээ дундуур нь тасалсан хүмүүс болохоор тэдэн бодлого байсан да, би тийм бодлого бодож исэн да гэд бүгдийг нь санаж исэн гинэ. Тийм учраас хүний тарих бол нэгэнт дууссан зүйлийг бол маш хурдан мартдаг ч гэсэн дуусгаагүй зүйлийг болохоор тархин дотроо бодоод явж идэг юм байна. Тийм учраас энийг одоо та яаж ингээд борлуулалтанд ашиглах вэ гэхээр одоо сүүлийн хэсэгт те одоо сургалт мургалт орж ивэл сүүлийн хэсэгт төгсгөлийн хэсэгт одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Яг гол зүйлийг нь төгсгөлд нь би хэлж өгөх болно гэх мэтчлэн тийм үгийг ашиглах юм байна. За ивент уулзалт зохион байгуулж байгаа бол за дараагийн уулзалтаар, дараагийн сургалтаар, дараагийн ивентээр энэ мэдээллийг, үлдсэн мэдээллийг хүргэх болно гэх мэтчлэнгээр өөртөө байгаа зүйлээ бүгдийг нэг доор өгөлгүйгээр дараагийн удаа өгнө шүү гэд хэлчих юм бол өмнөх хэсгийг нь мартахгүй хүн одоо санджаах боломжтой юм байна тий. Бас өөрөө ингээ та бүтээгдэхүүнийхаа талаар мэдээлэл өгч байгаа хотоо ч гэсэн жоохон зүйлийг нь хэлж өгөнгүүтэй. За тэгээд илүү их дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол та манай сайт руу ороод илүү их уншаараач гэдэг юм уу. Заавартаа танилцаараач гэдэг юм ингээд нэг дор бүгдийг нь өгөхгүй байх тал дээр ч гэсэн анхаарах хэрэгтэй юм байна. За 9 дэх арга нь болохоор бэлэг дагалдуулж өгөх юм бол үндсэн бүтээгдэхүүний үнц нь асар их өсдөг гинэ. Тэг хүн нөгөө нэг эхлээд одоо бүтээгдэхүүн авахдаа энэ бүтээгдэхүүн яг сайн уу үгүй юу гэдгийг мэдэхгүй учраас сонголт хийхэд маш хэцүү байдаг шүү дээ тий. Тэгтэл танаа бүтээгдэхүүн чинь бусад адилхан бүтээгдэхүүнтэйгээ үнэн төстэй хэрнээ нэмэлтээр жижигхэн бэлэг өгнө гэх юм бол хүн шууд сонголт их магадлал өндөрсдөг гинэ. Тийм учраас та эхлээд бүтээгдэхүүнээ танилцуулаад дараа нь хэрэв энэ бүтээгдэхүүнийг үйлчлэгийг маань өнөөдөр авах юм бол ийм бэлэгтэй байгаа шүү гэж хэлэх юм бол худалдаа авах бас маш их өсдөг юм байна. За хамгийн сүүлийн 10 дахь алхам маань болохоор жижиг юм санал болгох хэрэгтэй гинэ. Эхлээд жижиг юм санал болгоод дараа нь тэр саналаа томсгох хэрэгтэй юм байна. За жишээ нь одоо ингээд юу яах хэрэгтэй юм л да танах ингээд гоо сайхны салаан байлаа гэж бодъё л да тэгвэл гоо сайхны салаан дотор чинь хамгийн хямдхан бүтээгдэхүүн үйлчилгээ нь юу вэ? За одоо жишээ нь би сайн мэдэхгүй байна гэхдээ одоо хумс байлаа гэж бодъё л да тэгэх юм бол одоо хумсны үйлчилгээндээ бид нэр 10%, 20%, 30% ч юм уу те хямдрал зарлалаа гэх. Тэгээд таны бүтээгдэхүүн үйлчилгээ дундаас чинь хамгийн хямдхан үйлчилгээ нь учраас маржин олвол ингээд бага үзүүл гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тийм үйлчилгээг сонгочоод 10%, 20% хямдрал зарлалаа гэд
хүмүүсийг урих юм байл та. Тэгэхээр хямдрал зарсан газар руу ч хүмүүс очдог шүү дээ, тий. Тэгэхээр эхлээд та зүгээр л манаа дээр ирээд хумсаа янзлуулаараа 10%, 20%, 30% хямдрал зарсан шүү гэд хүмүүсийг эхлээд оруулаад ирэх юм. Эхлээд үүрэндээ дуутах нь шүү дээ, тий. Тэгээд үүрэндээ авчирсныхаа дараа хумсыг нь янзлж агаад манад бас ийм үйлчилгээ байгаа. Дараагийн ийм гой үйлчилгээнүүд байна гэд үйлчилгээгээ танилцуулах боломжтой юм байна. Тэгхгүйгээр нөгөө шууд хамгийн үнэтэй, тий, одоо шүдний эмнэлэг байлаа гэхэд шууд имплант хийж ийн, манайх имплант хийн гэж ах юм бол одоо шууд тэр чинь өндөр төлбөртэй учраас шууд очиод хийлэхэд хэцүү мэн л да. Тэгтэл зүгээр одоо шүдний эмнэлэг байлаа гэхэд бүр фотоор түрхэлтээсээ ч юм уу, тий, хамгийн хямдхан үйлчилгээнээс ахуулаад энэ үйлчилгээндээ бид нэр хямдрал зарласан шүү гэд хүмүүс тэр хямдхан үйлчилгээг бүр хямдруулсан байгаа учраас юу ч санаа бодохгүй очиж юм байна. Очисныхан дараа та маш гоё илтгэгээр танилцуулаад заавар зөвлөгөө өгөөд одоо та имплант хийлгүүл юм болно шүү гэх мэтчлэнгээр ингээд үйлчилгээг танилцуулах юм бол дараа нь өндөр төлбөртэй үйлчилгээг танаас авах одоо магадлал өндөрсдөг гинэ. Тийм учраас хүн бол ингээд том саналыг шууд таныг мэдэхгүй, танаа байгуулгыг мэдэхгүй, чанарыг нь ч мэдэхгүй зүйлийг том санал тавих юм бол татгалзах магадлал өндөр байдаг бол эхлээд та ингээд жижиг санал тавиад жижиг саналаа зөвшөөрүүлснийхаа дараа том санал тавих юм бол одоо зөвшөөрөх магадлал нь өндөрсдөг юм байна. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр шууд үр дүнгийн өгөх борлуулалтын 10 аргын талаар ярьлаа. Энэ 10 аргаас гадна дахиад 14 арга байгаа. За тэгээд зөвхөн ингээд борлуулалтын арга техникээс гадна харилцаа, хэлэлцээр хийх, за мөн одоо хүмүүсийн сэтгэл зүйд эргээр нөлөөлөх гэдэг энэ номон дээр бол сэтгэл зүйн маркетингийн 100 аргын талаар бичсэн байгаа. Тэгээд хамгийн гоё нь гэх юм бол одоо шууд хэрэгжүүлэх боломжтой, тий. Яагаад ийм бэ гэдэг олон юм нуршилгүйгээр туршилтаар, судалгаагаар энийг үнэн гэд баталчихсан. Тэгээд энэ аргыг байгууллагууд ингэж хэрэглээд ингэж амжилт гаргаж байна. Тэгэхээр та үүнийг ингэж ашиглаарай гэд бүр маш гоё ингээд цомхон шууд үнэхээр үйлдэл төвтэй хүмүүс байх юм бол бүр яг хэрэгжүүлээд үр дүн бүр өндөрөөр гаргахаар ийм ном байгаа. Тэгээд миний хувьд бол бүр монгол хэлээр орчуулагдсанд нь үнэхээр баяртай байгаа. Тэгээд та ч гэсэн яг шууд үйлдэл хийх зааварчилгаа, бодит зааварчилгаа хэрэгтэй байгаа бол энэ номыг уншаад зэрэг санал болгомоор байна. Тэгээд уншиж үзээ та хэрэгжүүлсэн арга байх юм бол бас комент секц үлдээж өгөөрэй. Бусд хүмүүс бас харах бах. Тэгээд дараагийн бичлэгээр ч гэсэн яг амьдрал дээр ингээд шууд хэрэгжүүлэх зүйлс ихтэй арга техник заасан номын талаар ярих